Би 18 нас хүрээд англи хэлийг бидаад сурч исэн. Тухайд 15 таа би чинь хятад хэлний агцсан төвшөнд хүрчихсэн гитар ярьж чаддаг байсан боловч англи хэлийг сурахгүй болохгүй юм байна гэсэн шийдвэр төрээд дэлхийдээр нийт 1.5 тэрбум хүн англиар ярьдаг. Тэнгуү тэр дундаас зөвхөн 400 орчим сая хүн нь уугуул англиар ярьдаг хүмүүс. Тэгэхээр 1 тэрбум орчим хүн нь англи хэлийг 2 дахь, 3 дахь, 4 дахь хэлээ болгож сурдаг гэсэн үг. Тэгэхээр би англи хэлтэй болсноор энэ глобалчлагдаж байгаа нийгэмд ажил дээр маш олон давуу талуудыг бий болгох боломжтой болж байгаа юм. Дээрээс нь англи хэл дээр маш олон ном, зохиол, судалгаанууд байдаг. Тэгэхээр мэдээллийг сурвалжаач гэсэндээ олон талаас авах боломжийг надад бүрдүүлж өгч байгаа юм. Тухайд болоод ирэхээр би сургалтанд огт яваагүй, надад сургалтанд явах боломж ерөөсөй байгаагүй. Дээрээс нь би ер нь өөрийгөө нэлээд шахаж сурмаар байсан. Англи хэлчний 6 төвшөндөө шүү дээ. Тэгмээ сургалтын газруудыг хараад нэг төвшин 2 сармаар орчим заадаг. Тэгмүүд би болоод ирэхээр жоохон яарад гяс сурчиг гэсэн тийм байран дээр байсан учраас өөрийнхөө хурдаар англи хэлээ сурах гэж бодож байсан. Азтайч гэх юм уу, миний эргэн тойронд бол маш мундаг хүмүүс байдаг. Тэгээд тэрний дунд болохоор англи хэлтэй маш сайн нэг охин надад англи хэл сурч эхлэхэд нь чиглүүлье гэд бид хоёр хамт нэг сар орчим Grammar in Use гэдэг англи хэлний номноос англи хэл хийжсэн. Тэгээд намайг чиглүүлж өгч юм уу тэр номноос би цаашаа үргэлжлүүлээ би дааж ерөнхийдөө сурч байсан. 5 сар англи хэлээ хийсний дараагаар IELTS дээр 6.5 оноо авч ирсэн. Энэ болоод ирэхээр ер нь ихэнх англи хэл сурж байгаа хүмүүсийг бодох юм бол харьцангуй хурдан хугацаа гэж бодож байгаа. Гэхдээ миний давуу тал гэх юм бол тухайн үед бол их хичээл хийхээс өөр юм хийх шаардлагагүй байсан гэдэг бол миний хувьд хамгийн том эрх юм байсан. Тийм учраас би өдөрт 8-аас олон цаг болол хичээлээ хийж суудаг байсан. Ямар ч тач яг над шиг одоо яг англи хэлээ эхлүүлэхэд яг 2026 онд би англи хэлээр үнтэй ярьж чаддаг болмоор байна гэсэн хүмүүст туслах үүднээс би энэ бичлэгийг хийж байна. Энэ бичлэг маа Grammar in Use гэдэг ном ба Grammar in Use гэдэг ном 118 орчим дүрмтэй. Тэгэхээр ерөнхийдөө таад хаазлаар бодох юм бол энэ том илүүлдэг тоглоомд жижиг ширхгүүдийг ингээд 118 дүрм болгоод бүгднийг нийлүүлээд ингээд нэг том зураг болгож байгаа гэж ойлгож байна. Хүний шүүмжлэх сэтгэлгээ 12 нас хүрээд хөгждөг. Шүүмжлэх сэтгэлгээ хөгжснөөс хойш бид хэл сурахдаа логикоор сурдаг. Би ингээд нэг өгүүлбэр бичих бол энэ яагаад ингэж байгаа юм бол тэр нь яагаад ингэж байгаа юм бол гэл бүх одоо тэр өгүүлбэрийн дараа логик гэж хардаг байхгүй юу. Тэгэнгүүт Grammar in Use гэдэг ном дээр тэр олгоныг ингээд бүгдийн нарийн тайлбарлчихсан байсан учраас надад маш том тустай болж англи хэл сурахад минь замыг нь төвчилж өгсөн сайхан ном байгаа. Тэгээд энэ маань болоод ирэхээр миний гаргаж байгаа англи хэлний онлайн хичээлийн маань нэг бичлэг байгаа шүү. Өмнө нь бол би англи хэлний анхан шатны 100 дүрмгээд лайв хичээл заадаг байсан бол одоо тэрийг видео хичээл шилжүүлээд яагаад гэх юм бол хөвчлэн анзаараад хахад англи хэл сурж байгаа том хүмүүс маань маш завгүй амьдралын хэмнэлтэй, хүүхэдтэй, гэр бүлтэй гэх мэтчлэн тийм хүмүүс байдаг. Тэгэнгүүт лайваар хичээл оронгууд тухайн хичээлийн өдрийг алгасчих юм бол цаашдаа ингээд алгасаа явчихдаг. Эсвэл тэгээд хоцорчдаг. Тийм тохиолдолд айгүйх гарч ирсэн. Тийм учраас анхан шатны дүрм ер нь видео хичээлээр байвал зүгээр юм байна. Хүн дуртай үед нөхөд үзчихвэл зүгээр юм байна гэж бодсон үүднээс англи хэлний анхан шатны 100 дүрмийн видео хичээлийг гаргасан байгаа. Эхний хичээлүүд нь жоохон урт төвтөр байж магадгүй. Гэхдээ нэг дүрмийг нэг 5-аас 10 минут нь маш энгийн амархан байдлаар тайлбарлаад энэ ном дээр ажиллаж байгаа ийм хичээл байгаа. Тэгээ энэ бичлэгийг болоод ирэхээр би та хэлийг заавал метр хичээлийг аваарай гэж бэлтгэж байгаа юм биш. Нэг хичээлээ ингэж та бүхэндээ сампл болгоод та хэд маань өөртөө хэрвээ би даа зурхыг хүсэх юм бол яг энэ маягаар хийгээрээ энэ номыг ингэж хэрэгэлдэг шүү гэсэн тийм бичлэг байгаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхээр хамгийн ихний хичээл бол хамгийн ихний дүрмийг энэ хичээлээрээ тайлбарлана. Миний өөрийн маань бэлтгэсэн видео хичээл маань 2 дахь хичээл. Гэхдээ номны маань хамгийн ихний юнит хичээл учраас бас болох болов уу гэж бодож байна. Тэгээд видео хичээлдээ би хүмүүсийг хэрэг ерөн сонирхолтой байгаа вэ гэдгийг харах үүднээс урьдчилсан бүртгэл авч байгаа. Та бүхэн маань урьдчилж бүртгүүлээд хүлээх юм бол илүү урт хугацааны хичээлээ үзэх боломжтой учраас description хэсэг дээрх линкээр бүртгүүлээрэй. Харин зүгээр би номыг өөрөө би дагаа сурчаа гэж бодож байгаа хүмүүс байх юм бол description хэсэг дээр номыг PDF файлаар нь оруулчихсан байгаа шүү. Миний зорилго гэх юм бол би хүн болгоныг англи хэлний мэдлэгтэй байгаасаа гэж хүсдэг. Ертөнцтэй харилцах, тэр соёлыг ойлгох, тэр их мэдээллийг авах боломжийг нээж өгдөг зүйл болов гэж боддог хэл сурах нь. Тэглээгээд англи хэл бол хамгийн шилдэг гэсэн үг биш. Боловсрал биднэрт ер нь юу өгдөг вэ гэхээр энд нэг юм байна, энд нэг юм байна гэж бүх хаалгыг нээж өгөнгөтэй чи өөрөө хаалгаа сонгоо гэж хэлж өгдөг. Тийм учраас хэдийгээр та бүхэн англи хэл сурлаа гэж заавал гадаад руу явж ажиллах, гадаадад сур гэсэн юм ерөөсөө байхгүй. Эсвэл зөвхөн гадаадаар ярих гэсэн юм байхгүй. Монгол хэлийг ашиглаад монгол хэлчин англи хэлийг бодох юм бол ийм сайхан өрн яруу ийм хэл байд юм бэ штэ гэд монгол хэлтийг үлдэж болно. Зөвхөн англи хэлийг хэрэгсэл байдлаар хэрэглэх те цаашаа мэдээлэл авах, цаашаа судалгаа унших, ном унших гэх мэтчлэн тиймэрхүү зүйлтэй хэрэглээсэй гэж хүсэж байна. Тэгээ тийм байна. За тэгээ бүгдээрээ хичээл рүүгээ орцгоё. Сайн байцгаана уу? 2 дахь хичээлдээ тавтай мэрэл. Өмнөх хичээл дээрээ бид нар хэлний хаа ерөнхийдөө ханаа босгоод авчихсан. За өнөөдөр бүгдээрээ жинхэнэ ном руугаа орж ажиллаж эхлэх болно. Энэ хичээл рүү орохоос өмнө бидний заавал мэдсэн байх ёстой зүйл бол бидний өгүүлбэрийн бүтэц билээ. За хэдүүлээ өнгөрсөн хичээлээ дахиад хайр цэцэргийг санах юм бол өгүүлбэрийн бүтэц маань нийт 2 төрөл байдаг. За эхнийх нь л тэгэхээр үлээзэн үлэг төсөгтөнтэй өгүүлбэрийн бүтэц, хоёр дахь өгүүлбэрийн бүтэц маань бидний шинж байдал болон тодорхойлтыг илэрхийлдэг 2 төрлийн өгүүлбэрийн бүтэц байдаг гэж ярьсан.
За тэгвэл энэ хоёр өгүүлбэрийн бүтэц маань will is нь үлэг тусагдах болон will is нь to be үлэг adjective эсвэл object гэсэн хоёр гэдэг төрлийн өгүүлбэрийн бүтцүүдийг хамруулсан байдаг гэдгийг хэдүүлээ зэржилсэн байх шаардлагатай. Мэдээж эхний хичээлүүд маань л тэгэхээр шууд хэдүүлээ англи хэлтэй танилцж байгаа учраас харьцангуй урт төвтөр байх болно. Тэгээд эхний ээлжийн хэдүүлээ сураа маш сайн тавьсныхаа дараа аль болох хичээлүүдэд богинохон бөгөөд сонирхолтой байх гэж хичээнэ. Тийм учраас шантарч чадахгүй хамгийн сүүлийн хичээл хүртэл надтай хамт байгаарай. Хараахан татаж амжааг байх юм бол материал хэсгээ шалгаарай. Намаа дэлгээ харж авах юм бол манай Grammar-ийн News гэдэг ном маань улаан хавцтай юм ном байгаа. За энэ ном дотор маань 118 орчим дүрэн байгаа. За энэ дүрмүүдийг хэдүүлээ эхнээс нь эхлээд нэгээр нь үзнэ гэсэн. Тэгээ ямар олон дүрм юм бэ гэж айж өрөөсө болохгүй шүү. Сүрдэж болохгүй. Хэдүүлээ өмнөх хичээлээр ярьсан тийм үү? Хэл гэдэг бол бидний өдөр тутамдаа хэрэгэлдэг хөнгөн зүйлээ. Нэг логик зарчмыг нь ойлгох юм бол бид нар ямар ч хэлийг сурах боломжтой. Тийм учраас хэдүүлээ суурай маш сайн тавихын тулд эхнээс нь эхлээд тест дараалалтай логиктэй үзээд тэгээ цаашаа бол сайхан гулгуулаад явж учраас ерөөсөө айж сүрдэж болохгүй шүү. За номтойгоо хэдүүлээ танилцъя. Grammar-ийн News гэдэг ном маань тэгэхээр нийт 3 төрлийн номнууд байдаг. Ахын шат, дунд шат, агсан шат гэдэг. Би энэ 3 номыг гурван ерөнхийдөө үзчихсэн байхгүй. Тэгээд хамгийн анх англи хэлээр сурж байхад бол Grammar News-ийн ахын шатнаас нь сурж байсан. Тэгээд ахын шатыг сурж байхад надад бол ингээд англи хэл аягүй сайхан энэ номнаас ингээд чиглүүлэг өгч зааж зөвлөж байсан. Тийм ч учраас анх сурж байгаа та нарт ч гэсэн энэ номоо тусалж чаднаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн эхлээд номоо бид нар харах юм бол энэ чи за дүрмийн тайлбар, жишээ өгүүлбэр, за тэгээд structure гэж ярьдаг штеп бүтэц. За тэг үргэлжлүүлээд дүрмийн бус ч юм уу нэмэлт тайлбар авах юм бол сүүлд нь нэмжсэн. Тэгээд хамгийн гоё скандалт нь юм дасгалууд байгаа. Дасгалуудаа та нар маань заавал хийгээд явах хэрэгтэй. За тэгээд дасгалаа хийгээд яаж шалгах вэ гэхээр номын хамгийн сүүлийн хуудсан дээр нь хариултууд нь бүгдээрээ байгаа. Тэгэхээр тэр хариултуудыг хараад өөрсдийгөө шалгах юм шүү. Харин манай хичээлүүд маань л тэгэхээр өөрийн гэсэн бас гэрийн даалгавруудтай байгаа. Та энэ гэрийн даалгавар хэсэгт бидний гарын авлага байгаа шүү дээ. Гарын авлага дээрх миний Q гэдэг дээр нь хариулаад тэр хариултуудаа бичээд гэрийн даалгавар хэсэг рүү явуулахад болно. Тэр нь зөв хийсэн буруу хийсэн гэдгээс илүүтэйгээр та бүхнийхээ эдвэх оролцоог шалгах зорилготой учраас ерөөсөө би зөв хийчихв буруу хийчихв гэж айлтгүйгээр хийчихсэн л бол явуулаад өгөрэй. Тэгээ бүх даалгавруудаа дуусгах юм бол та бүхэндээ Any Bloom-с сертификат олгох байгаа шүү. Өнөөдөр хэдүүлээ ямар дүрм үзэх вэ гэхээр M is R гэдэг энэ дүрм байна. За энэ M is R гэдэг маань юу вэ гэхээр бидний өмнөх хичээл дээр ярьж байсанчлан to be үйлэг тахна. За to be үйлэг гэдэг маань болохоор биднэрт ямар үед хэрэглэгддэг вэ гэхээр албай зүйлийн шинж байдлын тодорхойлтыг ярих үед. За албай зүйлийн шинж байдал гэх юм бол мөс хүйтэн, мөс хатав, ус шинхэн гэх мэтчлэн эдгээр зүйлийн шинж байдлыг бид нэр төбөөлөөр илэрхийлж болох болол би өндөр, би хурдан, би гонхтой байна гэх мэтчлэн миний дотоод болон гадаад шинж байдлыг энэ төбөөлөөр илэрхийлж болох нь. За үргэлжлүүлээ бид нэр өөр тодорхойлтыг ярьдаг гэж ярьсан шүү дээ. Жишээлбэл би бол сурагч гэх мэтчлэн эдгээр нөхцөл байдлуудад бид нар M is R буюу эдгээр төбий үйлгнүүдийг хэрэглэдэг ахны. Яагаад юм чи 3 байгаа вэ гэдгийг хэдүүлээ харцгаая. За манай англи хэлний талаар ирэхээр төлөөний үг гэж байдаг. Төлөөний үг гэдэг маань юу вэ гэхээр монгол хэлэнд бол би, чи, тэднэр гэсэн утгуудыг илэрхийлдэг үгнүүд байдаг шүү дээ. Гэх юм бол би, he тэр эрэгтэй, she тэр эмэгтэй, it гэх юм бол тэр, we бид нар, you, she, they тэднэр гэдэг утгуудыг илэрхийлдэг. За юу гэдэг маань л тэр айгүй ач холбогдолтой үг ээ. За ягаад гэх юм бол юу гэдгийг бид нар she гэж хэрэглэдэг. За бас та нар гэж хэрэглэдэг. За тэгвэл яах нь хоёр төрлөөр бид нар юу гэдгийг хэрэглэж болох нь шүү дээ. You guys гэх юм бол та нар эсвэл зүгээр шууд you гэдгийгсэн ч болно. Аль аль нь болно яах нь. Та нар гэсэн утгуудыг илэрхийлдэг гэсэн. За хамгийн эхлээд л тэр M гэдгийг болохоор бид нар зөвхөн I төвд хэрэглэдэг. I am a student. Би бол сурагч. I am 35 years old. Би 35 настай. Гэх мэтчлэнгээр M-ийг зөвхөн өөрийнхөө талаар ярьж авах үедээ хэрэглэнэ. He, she, it болохоор нэг юм дээр хэрэглэдэг. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй, нэг эцэл. Багна тий. Ийм үед бид нар is-ийг аваад хэрэглэдэг гэсэн үг. He is a teacher. She is a doctor. It is a pen гэх мэтчлэнгээр хэрэглэдэг гэсэн. Тэгэхээр тэмцээ зөвхөн нэг зүйл байх юм бол бид нар is-ийг хэрэглэдэг. За R байна тийм үү? R гэдэг бас аягүй сонирхолтой. R гэдэг маань таад манд 3 хэсэгтэй байгааз. Нөгөө хоёроо бодох юм бол илүү олон хэсэгтэй юм чинь. Энэ маань юун дээр хэрэглэгддэг вэ гэхээр олон тон дээр хэрэглэгддэг гэсэн. Тэгтээ яг нь олон хэсэгтэй нэг олон тон дээр хэрэглэгддэгтэй нь хамаагүй л. Ерөн зүгээр тэгж сэжлэл амар гэж. Тэгэхээр олон тон дээр буюу we бид нар олон хүмүүсийн талаар ярьж байна тийм үү? You та нар
Түрүү хэлсэнтэй юу гэдэг маань чи гэсэн утгыг илэрхийлдэг, та нар гэсэн утгыг бас илэрхийлдэг гэж. They тэд нар олон тоон дээр хэдүүлээ are-ыг авч хэрэглэдэг байна. We are a family. Бид нар болол гэр бүлээ. You are tall. Чи өндөр юм аа. Бид нар нэг хүнтэй харьцаж байгаа ч гэсэн угаасаа юу гэдэг үгийг тэр хүн дээр хэрэглэж байгаа юм чинь are-ыг авчлах хэрэгтэй гэдэг байна. Энэ бол жоохон толгой эргүүлж магадгүй. Гэхдээ байн хэрэглээд байх юм бол бид нарт бодлоо асууж байна. Тэгэхээр you are нэг хүн дээр бид нар are-ыг хэрэглэж байгаа. Гэхдээ бид нар яагаад are-ыг хэрэглэж байгаа нэг хүн байтал яагаад гэх юм бол you гэдэг маань олон тоонс ч гэсэндээ хэрэглэгддэг учраас тэрийг байн олон дээр хараа you are, нэг хүн дээр хараа you is гэж ярих ядаргаатай учраас бүгднийг нийлүүлэнгүүтээ ганцхан are-ыг хэрэглэждэг гэсэн. Тэгэхээр энийг хэдүүлээ санах нэ. За we are, you are, they are. За хэдүүлээ энэ дээрээс бас дахиж санах хэрэгтэй зүйл бол жишээлбэл хоёр хүн байлаа гэж бодъё. Me and Sarah. Me and Sarah are гэж ярина гэсэн. Тэгвэл энэ маань яг нэгээс олон тоо учраас бид нар ахилтна are-ыг хэрэглэж байгаа хэрэг. За тэгвэл та нар маань бодоод үзээрэй. Bolt гэдэг ганцхан хүний талаар ярих гэж байна. Bolt is MR гэж бодож байна та нар. Bolt гэдэг ганцхан хүний талаар хэдүүлээ ярьж байгаа учраас is-ийг авна. Bolt is tall. Bolt өндөр гэх мэтчлэнгээр хэдүүлээ хэрэглэдэг гэсэн. Ойлгомжтой тийм. Англи хэл маань товч бөгөөд тодорхой байх зорилготой учраас болж л өгвөл товчлох гээд I am гэдгийг хэлээр шууд нийлүүлээд am гэдэг ингэ ярьчдаг гэсэн. He is гэдгийг нийлүүлэнгүүтээ his. She's, it is, it is гэх мэтчлэнгээр шууд нийлүүлж хэрэглэж болдог. He is tall. He is tall. Адилхан гэсэн. Яг нь зүгээр л товчлж хэрэглэхийн тулд. Жишээлбэл бид нар монгол хэлний ч гэсэндээ товчлол хэрэглэдэг шүү дээ. Болж байна шүү. Болж гин шүү гэх мэтчлэнгээр. Тэгвэл англи хэлний ч гэсэндээ бид нар ингэж товчлж ярьж болдог хань. I am, he is, she is, it is, where, you're, there гэх мэтчлэнгээр хэдүүлээ ярьж болдог ахна. За тэгвэл би бол сурагч гэж ярьж болж байгаа юм чинь. Би сурагч биш гэж бас ярьж болно тийм үү? Тэгэхээр хэдүүлээ энэ дээр negative form буюу үгүйсэх утгыг хэрэглэдэг. Үгүйсэх утгыг бид нар яаж хэрэглэдэг вэ гэхээр маш амархан. Am-ийнхаа арталт буюу to be үеийнхаа үйл үгийнхаа арталт хэдүүлээ шууд натыг нэмээд өгчдөг. I am not a student. I am a teacher. Би сурагч биш ээ. Би бол багш. He is not angry. He's sad. Тэр эрэгтэй ерөөсөө ууртай биш байна. Тэр эрэгтэй гонхтой байна. She is not tall. She is average. Тэр эмэгтэй өндөр биш ээ. Тэр эмэгтэй дундаж аа. We are not a family. We are friends. Бид нар гэр бүл биш ээ. Бид нар найзууд юм аа. Гэх мэтчлэнгээр хэдүүлээ хэрэглэж болно. За түүнчлэн яг түрүүний ярьсантай адилхан бид нар яхна товч бөгөөд тодорхой байж болох юм чинь нийлүүлээд бас бичиж болно. Харин үгүйсгэх утга дээр бид нар хоёр төрлөөр товчилж болдог. He's not. He isn't. She's not. She isn't. It's not. It isn't. We're not. We aren't. You're not. You aren't. They're not. They aren't. Гэх мэтчлэнгээр ярьдаг гэсэн. Гэхдээ энийг бол хэдүүлээ ихэвчлэн энэ бол яг нь нэмэлтээр хэлэхэд бол ихэвчлэн бид нар эхний хэсгийг бичгийн англи хэлэнд хэрэглэдэг. Энэ гурван нөхцөл дээр зөвхөн би байх юм бол am-ийг хэрэглэдэг. Нэг хүний талаар юм эсвэл нэг эд зүйлийн талаар ярьж байгаа юм бол бид нар is-ийг хэрэглэнэ. Харин чи та нар гэх мэтчлэн олон тооны талаар ярьж байгаа юм бол бид нар are-ийг хэрэглэдэг гэсэн. За I am, he is, she is, it is, we are, you are, they are. I am not, he is not, she is not, it is not, we are not, you are not, they are not. Гэх мэтчлэнгээр хэрэглэнэ. За бүгдээрээ жишээ үйлбэрнүүд харцгаая. За энэ үйлбэрнүүдийг таад маань зарим шингэнүүдийг мэдгүй байж болно. Зөвхөн ямар үед хэрэглэдэг вэ гэдэг ойлголтыг өгөх юм бол өгж байгаа жишээ үйлбэрүүд. Баг зэрэг урт дотор бидний үзээгүй байгаа дүрмүүд ч гэсэн орж ирчихсэн байна. Зөвхөн ийм үед хэрэглэж болох юм бэ штэ гэдэг ойлголт авч болно. I am cold. Би даарч байна. За cold гэдэг маань энэ даарах гэдэг утгаар орж байгаа юм. Монгол хэлэнд бол даарч байна гэдэг маань болохоор үйл үг тийм үү. Харин англи хэлэнд л тэрхээрээ би хүйтэн байна гэдэг тэмдэг нэрээр хэрэглээд байдаг. Энэ болохоор бас жоохон соёлын ялгаа, хэлний ялгааны зүрх гарч магадгүй. Энд орж ирж байгаа cold гэдэг маань ерөөсөө үйл үг биш шүү. Энэ маань тэмдэг нэр байна. Би хүйтэн байна.
I am hot. Би халууцч байна буюу би халуун байна гэж ярьдаг гэсэн үг. Тэгэхээр I am cold гэх юм бол би хүйтэн байна буюу I am cold гэж хэлэгддэг байна. Can you close the window please? Та цонхоо хаагаад өгч болох уу? I am 32 years old. За би 32 настай. My sister is 29. Миний дүү 29 настай. Steve is ill. Steve өвдчихсэн байна. He is in bed. Тэр орондоо байна. Бас хизээ энэ to be үгүүдийг хэрэглэдэг вэ гэхээр байршил заасан үг хэрэглэдэг. Энэ бол энд байна гэх юм бол бид нар to be үгээр хэрэглэдэг. Энэ цүнхэн дотор байна гэх юм бол бас to be үгээр хэрэглэдэг. Гэх мэтчлэнгээр байршил заасан үг тэнд байна, энд байна гэдгийг хэдүүлээ бас to be үгээр илэрхийлдэг. Энийг бас тань анхаарал таваарай. За my brother is scared of dogs. Миний ах нохоноос айдгаа. За it is 10 o'clock. Энэ өгүүлбэрийг хэдүүлээ гэхэд бодож харуул зүгээр болов гэж бодож байна. Англи хэлэнд бид нар ямар нэгэн эзэн биегүүгээр өгүүлбэр баргал ярьдаггүй. Тэгэхээр аливаа өгүүлбэр заавал эзэн биетэй үйл өгтэй байх ёстой. Тэгэхээр бид нар эзэн бие болон үйл өгтэй байх ёстой юм чинь хэрвээ тэмчээ эзэн бие байхгүй болбоо. Жишээлбэл монгол хэлэнд бид нар 10 цаг болж байна. Хин 10 цагийг болгож байгаа. Бид нар мэдэхгүй тий. Тийм учраас иймэрхүү эзэн бие байхгүй тохиолдолд бид нар dummy subject гэдэг зүйлийг ашигладаг. За энэний талаар хэдүүлээ цаашлаад илүү дэлгэрэнгүй дүрм үзнэ иймэрхүү юм байд юм байна гэдээ одоо хараад очих болно гэсэн. Тэгэхээр одоо 10 цаг болж байна гэж тэл ярихад яах нь хин 10 цаг болгож байгаа гэдгийг бид нар мэдэхгүй. Ямар нэгэн бидэд эзэн бие байхгүй учраас англи хэлэнд бол энэ маань байж босчихгүй зүйл шүү дээ тийм учраас энийг хэдэл юу гэж хэлдэг вэ гэхээр it is 10 o'clock гэж ярьдаг. Is 10 o'clock you're late again. Энэ 10 цаг болчихно чи дахиад л хоцорч байна. Тэгэхэд маань энэ үртэл анзаарах юм бол би to be үйл үгийг is am are дээр хэрэглэхэд дандаа одоо цаг дээр хийж байгаа. Би даарч байна. Чи хоцорж байна. Би өндөр би сурагч гэх мэтчлэн зүйл болохоор хизээж хувиршгүй зүйл учраас яах нь. Тэгдэг, ингэдэг болон мэдрэмжүүдийн хувьд бол надад яг одоо ямар мэдрэмж төрж байгаа гэдгүүдийг дандаа одоо цаг дээр юм уу эсвэл яг одоо цаг дээр миний тодорхойлт ямар вэ те тэрийг хэдэл илэрхийлэхдээ is am are-ыг ашиглаж байгаа гэдгийг бас харах тавхан зүйтэй. Anne and I are good friends. Anne болон бид хоёр сайн найзуудаа. Anne гэдэг маань нэг хүн, I гэдэг маань нэг хүн. Хоёр хүний талаар ярьж байгаа учраас маань олон тоо тийм үү? Олон тоо байгаа учраас бид нар are-ыг хэрэглэж байгаа хэрэг. За хэдүүлээ энэ өгүүлбэрийг нэг харъя. James isn't a teacher. He's a student. James болол багш биш ээ. Тэр бол сурагч аа гэж түрүүнийхээ to be үгийнхаа үгүйсэх хэлбэрийг ашигласан байна тийм үү? James болол ерөөсөө багш биш юм аа. Тэр болол сурагч юм аа гэж хэлэлтэнд нь ярьж өгч байгаа хэрэг. Энэ болохоор бидний түрүүний үгсэн яг өгүүлбэрийн чийдэж адилхан байна тийм. I am not a student. I am a teacher. Би ерөөсөө сурагч биш ээ. Би багш аа гэж ярьж байна тийм. That's there here гэдэг энэ гурван dummy subject-ийг болол бид нар хамгийн ихэд онцолж өгсөн байна. That гэдэг нь болохоор тэр, there гэдэг нь болохоор тэнд, here гэдэг нь болохоор энэ гэсэн утгыг илэрхийлдэг. Тэгэхээр it гэх юм бол энэ, тэр гэх юм бол that. There гэх юм бол тэнд, here гэх юм бол энэ гэсэн үг. Тэгэхээр thank you. That is very kind of you. That is very kind of you гэдэг нь болохоор оо чи үнэхээр илдэг юм аа гэж хэлж байгаа хэллэг байна. Англи хэлэнд бол зарим хэллэгүүдийг монголоор шууд орчуулахад айгүй хэцүү байдаг. Тийм учраас хэдүүлээ энийг phrase гэж ярьдаг. Phrase буюу хэллэг. Тэгэхээр энэ that is very kind of you гэдэлээ шууд утгачлж ойлгох шаардлагагүй. Бид нэр угаасаа логикоор бодоход айгүй хэцүү. Логикийг ойлгох хэцүү учраас зарим зүйлийг зүгээр л ийм юм байт юм байна шүү дээ. Бодоод авчих зүгээр. Энэ that is very kind of you бол тэдгээр энийг энэ чи үнэхээр илдэг юм аа гэж хэлж байгаа гэсэн. Oh, thank you. That is very kind of you. Оо баярлалаа. Чи өстой илдэг юм аа. There is Chris. Тэнд Chris байна. Тэнд гэдгийг араас бид нөхөн to be үлгээр шууд хэрэгжилж байна шүү дээ. Here is your key. Thank you. За энэ бол чиний дэлгүүр байна. Баярлалаа гэж байна. Тэгвэл яах вэ? Here is your key гэж ярьж байгаа юм шүү дээ. Энд чиний дэлгүүр байна. Асуултыг би дааж ажиллаарай гэж хэлсэн тийм үү? Хамгийн ихний асуулт болохоор write a short form гэнэ. Богино хувилбараар нь бичээрэй гэж. Жишээлбэл she is гэдгийг хэвлээд богиносгоод she's болгож бичдэг тийм үү? Амархан баг. За хоёр дахь дасгал маань болохоор write am or is or are гэж. За am is are гурвын аль нэгнийг нь бичээрэй гэсэн дасгал байна. The weather is nice today. The weather цаг агаар гэдэг ганцхан зүйлийн талаар ярьж байна тийм үү? Тийм учраас is буюу бид нэр ганцхан цаг дээр ганцхан зүйл дээр хэрэгэлдэг to be үлгээ хэрэглэх нь.
За I not rich. Би баян бишэл гэж хэлгээд байна да тий. Тийм учраас хэдүүлээ би дээр ямар төв үйлөг хэрэгэлдэг үлээ. Тэрийг бичнэ гэсэн. За 3-т complete the sentences. За үйлбэрийг гүйцээ гэж байна. Steve is ill. За Steve өвдчихсэн байгаа. In bed. Бид нар байршлын талаар ярих таах нь. Төв үйлийг ашигладаг гэж ярьсан шүү дээ. Тийм учраас he is in bed. Тэр орондоо байгаа. I am not hungry but би өсөөгүй байна. Гэхдээ thirsty. Thirsty гэдэг нь цангах гэсэн утгыг илэрхийлдэг. Таад маань хэрвээ цэцгэлээ ажиллаж байхад мэдэхгүй байх юм бол тодруулаад тэрийг бичиж аваад цэжлээрээ дахиж гарч ирэх магадлал өндөртэй. Тэгэхээр би өсөөгүй байна. Гэхдээ би цангасан байна гэхэлгээд байна тийм. Тэгэхээр би цангасан байна гэхлийг хүсэж байгаа юм чинь I am thirsty. Би өсөөгүй. Гэхдээ би цангасан байна. Гэх мэтчлэнгээр таад маань нөхөж явна. За 1-ийн дөрөв дээр look at Lisa's sentences in 1A. Now write sentences about yourself. За 1A гэдэг манлаад ирэхээр бид нарын энэ хамгийн ихний A хэсэг нь тийм үү? За Lisa өөрийнхөө талаар ярьсан. My name is Lisa. Би болол намайг Lisa гэдгээ. I am 22. Би 22-тай. My favorite color is blue. Миний дуртай өнгө бол цэнхэр. My favorite sports are football and swimming. Миний дуртай спорт бол хөл бөмбөг болон сэлхээ. I am interested in art. Би урлагт дуртай. I am not interested in politics. Би улс төрд дуртай биш ээ. My father is a doctor and my mother is a journalist. Миний аав бол эмч. Бас миний ээж бол сэтгүүлч гэж байна. I am a student. Би бол сурагч. I am American. I am from Chicago. За би бол Американ. Би Чикагогоос ирсэн гэж байна. За ийм үйлдвэрүүд байгаа хнэ. За тэгвэл Лисагийн хэдүүлээ үйлдвэрүүдийг харчлаа. Тэгэд өөрийнхөө талаар бичээрэй гэж байна. Тэгвэл таад маань өөрийгөө танилцуулах нь. Миний хувьд ирэхээр my name. За хамгийн нэрийг асуусан мэт нэр чинь хин бэ гэж байна. My name is Анужин. My name is Анужин. My name's Анужин. Намайг Анужин гэдгээ. Их мэдчлэнгээр таад маань хамгийн их хичээлээрээ өөрийгөө танилцуулж сурах нэ. Тэгээд энийг сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За 1-5 дээр хэдүүлээ юуны талаар ярих вэ гэхээр мэдрэмжүүдийн талаар ярих нь хэдүүлээ ярьжсэн тийм мэдрэмжүүдийг бол яг одоо ямар мэдрэмж төрж байгаа вэ гэдгийг хэдүүлээ төв үйлэгтэй энэ үйлдвэрийн бүтцийг ашиглаж шилдэгэ гэж ярьсан. She is thirsty. За зэргийн дарах юм бол тэр ус бодож штэ ус бодож байна гэдэг маань яхна аман цамсан гэсэн утгыг илэрхийлж байгаа юм штэ. За 1-6 write the true sentences positive or negative. Use is, isn't, or are, aren't гинэ. Эдгээр өгнүүдээр дамжуулаад хэдүүлээ өгүүлбэр зохиож гинэ. Нэг талд нь сөрөг өгүүлбэр, нөгөө талд нь эерэг өгүүлбэр бичнэ гэж байна. Жишээлбэл it hot today. It is hot today. It is not hot today. Их мэдчлэнгээр бичнэ. Хоёр дахь өгүүлбэр. It windy today. It is windy today. Хэдүүлээ ярьсан тий. Салхитай байна. Хэн салхи гаргаж байгаа мэдгүй. Тийм учраас бид нар даамын савчрал буюу итийг хэрэглэх нь цаг агаар дээр болон цаг дээр хэрэглэдэг. За энийг бол дэлгэрүүлж үзэх учраас юмрхэн байдгийн байна гэдээ таад маань юусэн хараад авчрал болно. It is windy today. Энд салхитай байна. За хамгийн сүүлд нь талаад ирэхээр бид нар эдгээр үгнүүдийг ашиглаад өөрсдөө жинхнээсээ өгүүлбэр зохиож бичиж үзгэн. Tired. I am tired гэж бичиж болно эсвэл I am not tired гэж бичиж болно. I am a good swimmer. Би болол сайн сэлгчээ. Гэх мэт шин. Эсвэл таад маань he гэж бичсэн ч болно. She is good swimmer. Гэх мэтчлэнгээр өөрсдийнхөө хүснээр үйлдвэргээ зохино. За хамгийн их хичээл маань та бүхэнд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Хэдүүлээ дараагийнхаа хичээлээр уулзцгаая.